Хай, за одоо би болохоор Вьетнамаар аялсан аяллаа тухай та нартай уулзах гэж байна. Вьетнам улс бол миний аялсан хүүхдүүдтэйгээ аялахад хамгийн тохиромжтой, хамгийн өртөг бага, гоё мэдрэмжийг авах газар гэж би яг одоо өөртөө өгнж байгаа. За тэгээд энэ бүх аяллыг аюулгүй байлгасан шууд нислэгтэй Global Travel Corporation компани хамт олонд маш их баярлалаа. Би өмнө нь болохоор тэр Lanzarote гэдэг газар бол хамгийн гоё аяллаа гэж боддог байсан. Гэхдээ одоо надад болохоор Вьетнам бол гэр бүлээрээ хүүхдүүдээ ээж аваагаа дагуулсан явхад зүгээр best travel. За одоо дүлгэнөө намын далайн эрэг дээр TikTok яаж хийдгийг үзүүлэх гэж байна. За явж гин үү? За явлаа үсэ. Зээ гой намралцуулаад өгөөрөө. За басан да. За TikTok-ийн зураг авалтыг хийлээ. Би яг зөв зургийг авч, буруу зургийг авч. Дахиад бүр нэмэж хийх хэрэгтэй байна. Энэ арай даруухан байгаад байна. Зураг авалт нь бол окей нөө. Болж энэ гоё зураг авалт нь гоё. Би өөрөө жоохон нэмэж хэтрүүлж хийх хэрэгтэй байна. Янз нөө. Амар уу? Баярлалаа байна за. Тэгээ залуу эмэгтэй хүндээ ганц л удаа залуу байна. Өгсөн нэрээ яа тийм ганц л удаа. Тэгээ одоо намайг хэрэг заяа Монгол ингэж хувцлах юмаа төвшөө хитэж ингэж явуулахгүй бах тий. За болоо штэ. Энэ нөө хүчтэй хамт байгаа юм. Танихгүй газар танихгүй хүний нутагт төвшөө бол дуугаа. За энд бол өстөө сайхан байна. За би чам гоё юм чи ганцхан авч гараа заяа. За. За. Тэгэхээр ngora Модны ардуур яг нүүрчин гэж байна. За ямар хэцүү юм. Вьетнамын хоёрхан газар очсон. Куок орсон. Нөгөөх нь Начан гэдэг газар орсон. За ингээ 99 сая хүнтэй улс шүү дээ. Тэгэхээр чин тэнцээ чин тэр олон хүн амьдарч байгаа Аз соёлоо учраас үйлчилгээ гэдгийг бол зүгээр тултал үзүүлдэг юм элэ. Зөксөөс яг хөдөлмөрлж байгаа юм хүмүүс юм шиг надад санагцсан. Бид нартэй хамт аялсан залуу хэлж байгаа байхгүй юу? Шоудад жоохон халдсан байгаа 0-оор би засах чахад араад ирээд аргийнхаа нуруунд дээр нь массаж хийж өгөөд гараа вахад л нөгөө вакус задлал төлбөр авдаг гэж байна. Вьетнамыг олон талаас харах боломжтой байхaltaа ингээд итгэл үнэмшил, соёл уламжлал, яг ядуусд нь яаж амьдэрдэг, орчин үеийн хөгжилч, залуучууд яаж амьдарч гин, шоудж гин, яг бас тэрүүгээр дагнж харж явж үзэж болж гин. Бидний хувьд бол зүгээр яг гэр бүлээрээ амрах гэдэг энэ. За ингээд Вьетнамд буулаа. Тэгээ Вьетнамд энэ сайхан улсууд буудлаас босож байна. Окей. Thank you. Тайландыг бодвол арай сэрүүхэн юм шиг санагдаж байна. Тэ айгүй айтайхан. Вьетнамч эсвэл битүү энэ онцны буудлал бол эргэн тойрын ногоо байна. Маш гоё амар амгалан, тайван, одоо хоол авсан ч дэлгүүр орсон ч ингээ хүмүүсийнх нь үйлчлэгээ харилцаа энэ төр нь дахин дараагийн удаа ирмээр санагдтал нь ингэж харилцаа хандлагатай юм билэ. Тэр нас надад аюу таалагдсан, аюу сэтгэлээсээ ханддаг юм билэ. Манай монголчууд бүр амар юм үнэтэй байдаг байгаа хгүй юу? Үн төлбөрийн тооцоод Монголоос хямдхан бүр хамгийн хямдхан байсан Начан гэдэг газар нь Фукуокоос хямдхан. Фукуок нь эхлээд очиод амар хямдхан санагдаж байгаа хгүй. Тэсэн чи Фукуокоос Начан гэдэг газар очсон чи Начан Фукуокоос хямдхан байсан. Тэгвэл Вьетнам тэр тансаг гой юм амралтын резортуудад маш боломжийн үнээр байших боломжтой юм лээ. Бараг эсэргээрээ Европ руу явах зардал чи амар үнэтэй байгаа хгүй юу? Та нар энэ миний одоо очсон энэ буудлын үнийг харъя гэх юм бол би энэ болонд тавьчих. Facebook руу н ороод энэ мэдээллүүдийн нарийн бүгдийг авч олно. Яг тэр бид нар чинь нэг л өрөө сонгож байсан учраас энийг л мэдээд байгаа. Гэтэл энэ чинь амар олон сонголттой өрөөнүүд байгаа учраас тэр нөгөө детальны ингээд сонголт хийх боломжтой тэр өрөөнүүдийнхээ үнийг харж байна. Фукуок дээр бол бид нэр зочд буудлынхаа юм том байшинда байрлсан. Намын Фукуок дээрсэн. За Wimperl гэдэг зочд буудлын дээр ирсэн. Вау. За иш. Энэ талхаа дахиад үүндээ тавьж А энэ бол зочдын найл юм биш үү? Төвшөө. Мөхөө найл засалтахгүй байна. Буудлаасаа буугаад
бассейнтэй байдаг юм байна. Үгүй ч өнгө орсон. Яа. Даанч эмгээ нөө бодлоо хийчих. Яа ингэж. Ясын. Яг дичч. Юукс. Юунаас ничдгийг. Тийм. За, ийм моднууд аягүй их ургасан байдаг юм байна. За, юу 70 харах уу? Чиж. Вау. Энд чинь жинхэнэ романтиклмаар юм биш үү? Дэлгөөнөө. Юу гэсэн үг юм бэ? Пүүх. Ямар гоё далайтай юм бэ? Орсын бурайдууд бас Казахстанчууд аягүй хийж амардаг юм байна. Угнууд бичлэгээ хийгээг бол дээгүүрээ нүцгээ алхмаар байна. За бас Фукуокад яа зүгээр ах бас массажинд орж байгаа шүү дээ. Массаж чинь ч хөөрх юм билээ. Ресторанын өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол зүгээр маш олон сонголттой. 100 настай би. Yeah, thank you. За явсаар хагаад хүмүүсээ оллоо. Бид нар чи харин энд цуглчаад ирсэн юм байна шүү дээ. Энэ Фукуокийг аюу танил нутгийнхаа хэсгийг л үзэж байгаа юм шиг. Яагаад? Яг л манай Монголын Фукуок амар их иржсэн байна гэж би бодчих. За яагаад? Хэсгүүдийн зургууд энэ өнгөний байна. Булан бүрийн танихаар юм уу? Явдаг энэ булан бүрийн энэ захын нохоож андахгүй гэдэг шиг. Би бүр андхаа байлсан байна. Яагаад андахгүй болчих вэ? Хараад үгүй аюу их Instagram, Facebook одоо Facebook-ийн найзуудаас энэгээр их аялдаг юм байна шүү дээ. Тэгээд хараач сайн мэдсэн шүү дээ. Энэ зайг хүмүүс рүү байх болсон байгаа гэсэн энд байсан юм байна шүү дээ. Энэ нөгөө хиний сууж исэн завь мөн үү дээ? Бараг тэр завийн жолоодж яваа хүний таних гэдэг юм шүү. Түшээ загсан төмөр хашааг юм таниад. Ийм л алиа хошин замтай бүсгүй шүү те. Зөө тийм биш дээ. Бараг энэ завны жолооч нарын таньна гэдэг байгаа. Шөнийн зах дээр ирлээ. За тэгээ шөнийн зах нь бол одоо бидний байрж байгаа буудлаас бол 22 км-ийн зайтай байдаг юм байна. Одоо яг энд болоод яг жинхэнэ амьдрал боцолж байна. Газраа такситаа тохирсон газраа эндээ бас сайн тогтоож авахгүй болох баха. Mango smoothie, coconut juice. No, thank you. Món nào thôi? За энд бас совд болоод ёстой төрлөөрөө зарж байна. Шинийн зах бол ёстой үнэхээр буцалж байна. Энд ингээд энд бараг үзэсгэлэн гарч байгаа юм шиг л. За энд Энэ ч илүү сонголттой гоё юм байна. сонголт ихтэй. Тэр чим холсон юмнууд амар ихтэй. Тэгээд ер нь нэг хідэн нэр төрлийн бараан дотроо бүгд эргэлдчихдэг юм байна тий. Бас хоёр гэхээсээ илүү гэр бүлийнхнийгаа аваад явбал ёстой гоё. Тэгэхээр Фукуокийг ерөөсөө та нарт санал болгож байна. Хэрвээ та Фукуокоос чимтхан газар очиё яг адилхан мэдрэмж авна гэх юм бол наача